Нэг овёсны талах хийхэд 4-3 аяга овёс ордог бол 2-1 талах хийхэд хичнээн хэмжээний овёс орох вэ? За тэгэхээр бүтэн талханд 4-3 аяга овёс ордог. Тэгвэл тал талханд 4-3 хагас овёс орно тийм үү? Тал талах барих гэж байгаа учраас 4-3-ийн 2-1-ийг олох нь байна. За тэгэхээр бүгдээрээ 2-1-ээр 4-3-ыг үржүүлэх нь. Хүртвэрт нь 1-ийг үржих нь 3 буюу энэ чинь 3. За хуваарьт нь 2-ыг үржих нь 4, 8 ингээд гүйцээ. 8-ны 3 аяга овёс хэрэгтэй. За үүнийг бүгдээрээ дүрсэлж үзье. Тэгэхээр 4-3-ыг бүгдээрээ зурах гэж оролдъё. Энэ маань бол нэг талханд орох овёс байсан шүү дээ. За зорж үзье. За энэ нэг бүтэн аяга байсан гэ. За үүнийг 4 хуваана. Тэгээд 4-3-ыг нь авна. Энэ маань бол овёсны хэмжээ гэсэн үг. За одоо үүний хагасыг авна. Учир нь талах барих гэж байгаа тийм үү? За үүнийг дундуур нь хуваана. Овёс улбар шар өнгөтэй байдаг. Тал талах хийхин тулд овёсны талыг хийх ёстой. За энэ хэсэг овёс. Одоо энэ нь нэг аягны ямар хэсэг болохыг олно. За энэ 4 хэсэг тус бүрийг 2-т хуваах юм бол нэг аяга маань 8 хэсэгт хуваагдана. За юу болохыг харцгаая. 4-1 хэсэг тус бүрийг 2-т хуваана тийм үү? Тус бүрийг нь 2-т хувааж байгаа. За тэгэхээр энэ ихнийх нь за үүнийг 2-т хувааж юм. Ингээд 2 хэсэг боллоо. За энэ 2 дахь хэсэг нь за ахаад 2 хэсэгт хуваалаа. Энэ 3 ингээд 2 хэсэгт хуваалаа. За үүнийг мөн 2 хэсэгт хуваалаа. За ингээд нийт хэдэн хэсэг болсон бэ? За тэгэхээр 8 хэсэг болсон байна тийм үү? 1 2 3 4 5 6 7 8. Учир нь 4 хэсэг тус бүрийг 2-т хуваасан. Ингээд хуваар нь 8. Би 4-3-ийн хагасыг авч байгаа зү. Тэгэхээр 4-3 нь улбар шар байгаа. За би жахан бодломаар зурчихсан байна. Энэ бол 4-3, энэ нь 4-3. Энэ ягаан нь 4-3-ийн 2-1 болно. За үүнийг 8-ны хэсгээр авч үзье тийм үү? Энэ хэсэг 8-ны хичнээн хэсэг байна вэ? 1 2 3. 8-ны 3 хэсэг байна. За тэгэхээр 4-3-ийн 2-1 хэсэг гэж юу болохыг сайн ойлгосон байхаа гэж найдаж байна.